Сайн байцгаана уу? Улиран одож би төмөр хурж илийн битүүний өдрийн мэндийг хүргэе. За хотол төмнөрөө амттай сайхан идэ будаага бэлдээд завгүй байгаа хүмүүстэй өнөөдрийн бичлэгээрээ дуу за жигнэхтэй хэрхэн наалдуулахгүй жигнэх эрүүл аргыг хуваалцахаар бэлтлээ. За бид нэр чи одоо буу за жигнэхтэй жигнүүрээ тосолч нэг үзээл одоо нөгөө бууз наалдуулдгүйгээд нэг юм маарал худалдаж авч дэвсж үзээл бас гялгар уут дэвсж үзээл гэдэг. За буу за жигнэхтэй гялгар уутыг хизээж битгий дэвсээрээ. Гялгар уутыг одоо халаах үед хар туглаг болон формальдегид хэмэх хортой нэгдэл ялгарч хоол хүнсэнд шингэдэг бөгөөд энэхүү хортой нэгдэл нь хүний генд нөлөөлж мөн хорт хавдрын их үсвэр болдог бол хар туглаг нь хүний сэтгцэд нөлөөлж түргэн ууртай, тогтворгүй зантай, ой тогтоолтуудаа цаашлаад ургийн гажиг үүсгэж нөлөөлдөг ийм хортой юм байна. За энэ бол маш энгийн амархан арга байгаа. Юу бэлтгэхэ гэхээр шинэ бөөрөнхий байцаа. За жигнүүрээ мэдээж бэлтчихлээ. Гэт байцаагаа одоо сайхан нэг навчаар нь хуулаад жигнүүр дээр ингээд дэвсээд өгчнөө. Тэгээл бууз маань ерөөсөө наалтахгүй сайхан шүүстэйгээ хагарахгүй бүтэн үнэхээр амттай сайхан бууз гарч ирнэ. За гялгар уут бол хамгийн хортой, дээрээс нэсийн тосол халахаараа одоо хүний биед хор тавдар үүсгдэг гэдэг нь одоо батлагчаад байгаа. Тэгэхээр байцаа бол хамгийн эрүүл зүгээр жигнээл энэ байцаагаа дараа нь бууцтайгаа холиод ичнэ. Байцаа идэх дуртай хүмүүс нь идчихнэ. Тэгээд өөр асуудал байхгүй. За одоо ингээд өөр юу ч хэрэггүй. Энэ дэвсэн байцаан дээрээ буузнуудаа ингээд сайхан өрж тавиал болно. За ингээд өрж тавьсныхаа дараа энгийн зүгээр буузаа жигнэдэг шигээл минута хараад жигэн чинь энд бол ямар нэгэн бууз түүхэрн одоо дутуу болно гэсэн ойлголт бол байхгүй. За одоо ингээд 20 минутын дараа бууз маань ингээд гараад ирлээ. Байцан маань давхар жигнэгдээд болцсон. Бууз ерөөсөө түүх хэрэггүй. Энд санаа зовох хэрэг байхгүй. За одоо ингээд доод яроолын сайхан харуулаад гээ ингээд сайхан бүтэн үнэхээр гоё шөлтэй болно бууз чинь. Тавглаа давлаа. Шөл нь бүр гоожоод ан харагдаж байгааз. За ингээд байцаагаа тусад нь ингээд яалгаад тавьчих. Байцаа идэх дуртай хүмүүс нь идээд, дургүй хүмүүс нь идэхгүй байж болно.
буян номын гэгээ тооноор тань затарч бурхад инээмсэглэн хаалган дээр тань бууж буурал өвгөд дээдтэйгээ халуун ам бүлэрээ цуглаад бүхнээ сэлбэг дэлбэг сайхан битүүлж өргөн олноороо сар шиндээ сайхан шинлээрээ.